Сайн бацгаана уу? Nologчуудтай хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид хазаалгаж боломгүй титэм шиг хаан буурал аавынхаа нэрээр өгүүлсэн эрхэм хүү Сүхбат бэр дараа нарын хүсэлтээр модон могоо жилийн босгон дээр төрийн дэд одон медаль алтан газар ингрэ мэлсэн аав жанчивд оржтой хэмээн хаягалсан халуун сэтгэлийн мэдчилгээг уламжлах гэж байна. Хамтдаа дотогшоорж эрхэм хүмүүний баярыг хуваалцгаая. Мэдчилгээ хүргэлт маань үргэлжилсээр ээлжид эрхэм нэгэн дугаараа бэлтгэхээр энэ цаг мөчид жанчууд орж ахихаа өргөө цагаан гэрийн хоймор саатан морилоод байна. Юун түрүүн таныхан энэ гэгэн тунгалаг өдрийн амар амгалан айлтхан мэдчилье. За баярлаа. За та минь өвлийг өнтөө давж өрин хавартайгаа сайхан өчн сайхан зодгож байна. Та нар сайхан зодгож байна уу? Сайхан тавлаг сайхан явж байна. За миний ахаа гадуур өстө сар шиний маань баяр юуг хаалга цохиодл төм төжигнөж яста бомбожгэлсэн их ажлын хажуугаар ингээд тандан цэцгийн баглаа бариад ороод ирлээ. Учир юу вэ гэвэл ингээд харах нэ ингэрт нь ээдээ тунчих гой төрийн одон гялалзаж байгаа сурагтай. Модон могоо жилийнхэн босхон дээр төрдөн үнлүүлж тэнгэрт байдаг алтан гадас одон ингэртээ гялалзуулсан нийт налайх нутгийнхэн зүгээс халуун баяр хүргэж байна. Баярлаа. За мэдчилгээнийхаа эхэнд эхлээд миний ахаа хоёуланг үзэн суугаа зөндөө олон хүмүүс байгаа. Та минь аль салбарт ажиллаж хэдэн жил хөдөлмөрлөөд өнөөдөр гавьяа шагналаа хүртэж байна вэ? Холбоонд 32 жил ажилласан. Налын холбоонд. Урдныхаа төв зөвөл би 10 жил ажилласан. Ингээд 42 жил улсад ажилласан да. Тий. За тэгвэл 42 жилийн хөдөлмөрийг нь төр өнөөдөр үнэлж тэртех алдар гавьяаг нь ингэртэн гялалзуулж өгсөн энэ цаг мөчид ийм гоё цэцгийн баглаа танд ирсэн байна. За тэгээд энэ хүнд очиод маш гоё гинтийн бэлэг бариад өгөөрэй гэсэн хүүхдүүд цөмөөрөө ирээд цэцэг жимс нэлээд их харагдаж байна. Харин энэ удаагийн цэцэг дахиад үргэлжилж чинь ер нь та хэнийг гэж гадарлаж чинь таамаглаж байгаа хүн байна уу? Одоо манай нэг хөгшил биш чинь. Зэ хөгшин цэцэг явуулсан гэж бодож гин үү та минь? Энэ юунаас ирж байгаа юм байна л да. Цэцэг мэдлэгээс ирж байгаа. Юу гэдэг байх нь мэдэхгүй. За тэгвэл шууд соёлоо сонсъё. За. Ирсэн хэрэг явдлаа ээдээ тодорхой болгохын тулд энэ цэцгийн баглааг эхлээд танд өгөхийн тулд би нэг хідэн мурц шүлгийн сэтгэлийн сайхан үгсийг уншиж өгөх ёстой миний ахаа. Та минь хэрвээ сайн сонсвол энэ хин гээ чинь ийм айхтар бичлэг энтер явуулваа гэдэг нь тодорхой болно шүү. За тэгэхээр хоёулаа сайн сонсъё. Тэнгэрт байдаг алтан гадас одон ингэртэн гялалзаж тэртех ажил хөдөлмөрийн төрдөн үнэлүүлж төмөн олондон хүндлэгдэж суугаа эрхэм хайртай аав минь танда баяр хүргэе гэж хаягалсан байна. Аавынхаа ингэрт эрхэлж өслөө. Алив сайхан бүхнийг нь хүртэж өслөө. Аавынхаа голомтод жаргаж өслөө. Амттай шимттэй бүхнийг нь эдэж өслөө. Өрх гэргийн тэргүүн химэн өглөөний ухтах нарнаар гараад л явдаг байлаа. Өр зүрхэндээ биднийгэн тэж өнөөдрийн хүртэл өрсийнхээ төлөө хичээж явлаа. Хазайлгаж боломгүй титэм шиг нэрээр тань өгүүлсэн хаан бурал аавда хүн дэндүү их хайртай юм шүү. Хайр инэрлийн дэдийгт нь хүртэж хүмүүний орчлонд таныхан үргэлжлэл болж хүслийн гүйцээж яваа шүү хүүн аваа. Тандаа хязгааргүй их хайртай халуун баяр хүргэе хэмээн хайртай хүүгийнхэн зүгээс тэр дундаа хүү Сүхбат бэр дараа нараас нь илгээсэн байна. За тэгээд хайр шингэсэн гоё бэлгийг танд өргөн барья. Хүлээн авна уу миний ахаа? Сас айни зам зураач ам хайртай нутаг минь хүүгээ тосноо хаврын өндөр сайлих сэтгэл ханхи. Тэгээд мэдчилгээ маань үргэлжилж байна. Ээдээ энэ сайхан олон баяр түүл явдлын дундаас онцгойлон хүүн бас манай хамт олонны гэртээ урьж ирээдэл тандан талархал барьсан учиртай. Одоо өөдөөс нь хараад сууж байгаа. Бас энэ бүчилгээг нийт налайхчууд нь үзээд сууж байгаа. Талархал дэвшүүлээ тэхүү миний ахаа. Сайхан өвөн сайхан зиндээ ирүүлэх энэ тонх өрөвдөө өсгөөд сайн болоорой хэлээд.
Тэ цэцгмэлээ тав хөтөл ажил амжилт ерөөдөө сайн сайхныг хүсээрэй. Сар зиндэнгээ сайхан шинлээрэй гэж хэлээ даах. Баярлалаа. За тэгээд тэр сайхан ерөөл бат сайхан орших болтугай. Сайн аавын үргэлжлэл, сайхан хөвөөнийх нь өргөө гэрт бас аз жаргалыг хүсье. Тэгээд айлчлан ирсэн жилдээ эрүүлийнх байгаараа миний ахаа алтан гадас одон дараа ажил хөдөлмөрийн гавьяаны улаантаг болох болтугай гэсэн бэлгшээлтэй ерөөлөөр энэ удаагийн дугаараа жаргая. За тэгээ Батарчгээ. Моралаа